За айлээсээ адварын блогийнхаа дугаарыг ээлж дугаараа өргөх гээд Доронтой аймгийн цагаан уусан бас дараагийнхаа зочинтой уулзах явж байна. За энэ удаагийн зочин бол Монгол төрийн наадмын одоо төрөө хөлгүүдийн эзэн Титэм хаалзан шоо аврах саарчмөрдийн эзэн аймгийн алдартай байж жаргал сайхан ах байгаа. Тэгээд нийлээ бид нар бас цаг орой уулзж байгаа учраас эхлээд хатаага уулзаад адуу руугаа л явъя гэж ядчих. Сайн байна уу? За сайн байна уу? Сайхан орж байна. Цаг нар жоохон орой уулзж байгаа учраас хэдүүлээ эхлээд адуугаараа орчийдэх үү? За тийм. Адуугаа үзэгчтэй танилцуулчаа. Тэгээд адуугаар явчих дий та. Тий. Тэгээд үзэгчтэй гарыг харилцлаа. Тийм. Та бол анх удаа л уулзж байгаа. Нэрийг нөө сонсоол байдаг. Ааха. Энэ нутгийн уугуул хүн үү? Оо. Унаган. Тий. Таны танаа удам судрахын чи ер нь хэдэн үеэрээ мормал уйжсэн улс вэ? Миний аав Санжир Сэрэндаш гэдэг хүн байсан. Одоо сум нэгдэлд 18 жил 5 хошоо мал хариулж одоо ялангуяа олон жил малсан байт юм л. Яагаад энэ асуултыг эхлээд их чухалчилж асууж байгаа вэ гэхээр та бас их өрмөц амжилттай л да. Нэг л азарганы төлөвдөр одоо Монгол төрийн зарлагтай 3 шатлалт уралдаанаас ариг түрүү амжилт хүртсэн гэдэг. Өөрөөр хэлбэл унган адуунууд таны одоо нэртэй унган адуунууд төрийн зарлагтай 3 том шатлалт уралдаанууд төрүүлж аригдсан учраас их хувь өрөөлтөй хүн юм да, амны хшигтэй хүн юм да бас дээчүүлийн буян байдаг юм болов гэдээ ингэж асууж байгаа. Тийм ээ тийм. Би бас нэг ерөөсөө нэг алаад идэхэд нэг 10-аад гүүл онгол тийм хүн байсан юм аа. Тэгээд нэг хэдэн мал өсгөөд 5 хошоо малтай болоод тэгээд тэрнээсээ жоох илүү гарахаар нь ер нь моринд ороод үзүүл яд юм биш удаад. Тэгээд нэг азраг хөдөлж яваад гүү мөн тэнцээ суглуулад тэгээд өөрийнхөө зүгээр ичнийхээ нэг хэд адууг бүгдийг устгаж ахиж шинээр бүрдүүлж тэгж моринд орж ирсэн юм аа. Монголын анхны онлайн малын эмийн сан Мандаа эцгийн маань та захиал бид хүргэн 7720 1010. Ирланд халдсан азрах чи ер нь хичнээн төлн улс усад орсон юм бэ? Шоугийн ихээс гарсан одоо эмэргүй юунд ер нь гайгүй $1000 тэгтэл шоу халдны удамтай тийм байцс нэг аригдлаа. Тэгээд ноднон гүч чинь Апогийн бат сайханд нэг даагз өгсөн бэ. Тэр нь говийн бүст очиж төрүүлнэлээ. Тэгэл дээшээ нэ одоо шоу халзан гэдэл шонон хар гэдэл саарламар тэгээ саяхан 2 хээрмээр нэг хэний мөнгө сайхны 2 мөнгө сайхан гэдэг хүнд 2-ыг өгсөн. Тэр 2 хоёулаа давгүй сайхан байсан. Тэгэл бүс Доронтой нэг бүс болсон шүү дээ. Тэгээ бүс болоход нэг зээл дадуу манай яригдсан. Таны өөрийн нэр дээр үү? Үгүй. Тийм миний өөрийн нэр дээр. Би шинэ бүсэд ер нь ганц 2 л адуу оруулсан хүн шүү дээ. Тэгээ хүнд өгсөн адуу маань дандаа орд. Тэгээ нийт нэг 10 адуу орчоод энэ да болсон шүү дээ. Тэр дандаа нөгөө Ирланд халзангийн удмаа. Нэг нь Тугаан сайд гэж нөхөр байгаа дээ. Тийм, тэрний нэг Тугаан сайд нэртэй хол өрөөл байгаа. Миний оног адуу тий. Тэрний эцэг нь ямар юм? Тэрний Янзагор гэдэг манай тод манлаа Батцэргийн оног адуу. Энэ нөгөө мянгад айр гэдэг байц чинь нь шүү дээ. Энэ үү? Тийм онголчод. Тийм онголчод. Одоо энэ бай. Нөхөө шавар болчихдог. Санаахан жиний хүндээ шавран дээр хөрвүүлчихдэг юм байна тий. Буугаад ярилцаад явчих уу тэхүү. Тэхүү төмрөө. Энэ азраг маань хаанаас орж ирсэн азраг болоо? За энэ одоо хаан армаг үлээ. Хаан армаг. Хаан армаг. Тэр залуугаас авсан азраг. Тий. Энэ дамаа бас хүнээр дамжиж шоогийг дадлын нэг шооги гэдэг залуугаас авч ирсэн юм аа би. Тэгээд яг гарал нь бол хаан армагийн нөгөө хэн блэ? Амар эслэн гэдэг ухаа. Тий. Энэ хоёр чинь. Тэгээд энэ болохоор би зүгээр өөрийнхөө бодлоор нэг хийс сэлвэр нэг иймэрхүү ганган янзын азраг юм уу гэж 2 жил харж явсан юм да. За. Тэгээд энэ жил төлн гарч байна. Энд ингээд идэ гоож болдог бай. Тэгээд сүүжнийх нь яс хугараад махарс руу ороод. Тэгээд идэ гоожоод тэрэндээ ядраад
Тэгээд энэ хойд хоёр хөл ингэж хавдаад тэгс нөгөө түрүү шийдэндээ нөгөө жоохон хүйтний өвч юм байна. Тэгээд өнөө өвөл нөгөө хүнтэй дулаа юмар боогоод байсан зүг зүгээр болсон. Тэгээд имчилгээ хагалгаа хийлгээд тэгээ авшираад одоо нэг мал болоо тий. За. Номхон юм уу? Энэ 10-т азраг. 16 оноо. Тий. Энэ тань дээр ирэхээс өмнө төлөөд нь яаж тавьчихжээ? Энэ үгүй, ерөөсөө байхгүй. Ерөөсөөгүй хураагүй юм. Тэгэл одоо над нэг 10 гүү тавьсан 10-уулаа унуулах юм бэлээ. Нэг 4 гүү унгалчаад байна. Нэг нэр 3 эм. Энэ хөрөн халзангууд ч бүгд байна шүү дээ. Одоо энэ ингэ. За энэ байцаа ярьч. Энэ чинь болохоор шов халны игшин энэ. Игчээ? Игшин төрс игшин. За. Одоо отхон шилэнгэд би 38 бараг 40 саяар нэг хийг нөхс юм аа. Тэгсэн дотор нэг хөрөн халзан нарийнхан халзтай хөрөн халзан соёолон байна уу, хязаалан байна уу? Отхон шилэнгэд. Тэрийг хондоо ээжийн их нэг эцсэнд үржил хийгээд өгсөн, ошоод унгуулсан, доронтын бүсэд дааг тавлсан, хөвсгөл тавлсан баг. Тий. Тэгээд хондоо шоу халднаас гарсан хамгийн том төлн одоо дэлгэрхийн нөгөө хэн шарвын төвшингөөс би анх 3 моринд орж явахдаа 3 саяар авширсан байхгүй. Тий. Тэгээд хамгийн том нь энэ нутагт ирээд гарсан энэ. Тий. Энэ наатлын тий. Тий, наатлын яг ээшиг урт толгойтой. Ийм халзангүй байгаа. Тэгээд энээс гарсан энэ байна. Хүрэн халзан байц. Хүрэн халзан байц. Энэ болохоор $1000 байцны уралдаанд гурвалж явж байгаад яг өдөр дээр дайруулаад 4. Эний чи эцэг нь юу лээ? Эцэг нь нөгөө нэг тод мандлаа бацрыг үт хоёр нэг хээр хал задраа авч ирсэн. Тэгээд нэг 2 жил хураалгаад бас өгөөд өгсөн. Тэгээд минийх нөгөө адуунууд нь гээд нэг хязаалан болоод ирэхэд л өгчтэй. Хэл ам тусд юм уу яа. Тэгээд эцэг нь өгцсөн. Тэгээ энэний гарсан эр болгоно энэтэй нэг эцэгтэй адуунууд нь өнөө давхчлаа байна л да. Тэгээд 15 гүү хөхд нэг 5 гүү нуулдаг. Тийм ээ. Тийм өшөртэй адуунуудтай. Тэгээд 2 сая дарга хөвлөд дахиад одоо энэ дараашийн 4 дарга аваад л байж байна. Тийм. Үржил хийгээд л ингээл байна да. Энэ унаг нь хайш явчих. Сая энд гүйж явсан да. Энэ явж. Энэ яа. Энэ бас сус өндөр шүү. Одоо энэ тэр бүгд энэний төл шүү дээ. Биш тэр адрагны маань төл. Энэ үү? Энэ хүрээ адрагны. Тэр хүрэн халзан, энэ хүрэн халзан, энэ хүрэн халзан. Өшөөнийг нь хаана нөө. 4 хүрэн халзан гарсан да. Одоо энэ ингээд явж штэ хөөрхөн. Энэ ирж. Энэ хөрөнгөө хийнийх юм? Энэ миний үгүй. Ямар удамтай болох вэ? Энэ маттаас би авширсан. Ахын шоо одоо удам ухаангүй яадаг хийсэн материалын харс хийгээл авдаг хүн штэ. Тэгээ тэр нь хаяа нэг ганц нэг нь онж идэг. Энэ хөрөнгөө би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас авширсан. Тэгээ жоо харималгүй бас нэг материалын болж ил авсан. Хэний ад бай энэ? Тэгээ улсаа ураг машин хингүй. Биш нэг явж байгаа л өөрөө тэгээд таарсныг авчдаг болохоор мэд. Тэр хүн хар нэг залуу байсан. Хин шүлээд байсан. Биш март. Энэ жонон хар ээж. Оо энэ. Энэ өндөр мод наатай харгүй. Дашуулар сумын хар усны гам болдог гэдэг. Базаас авсан. Тэр харгүй юм байна. Тэр харгүй. Тий. 5 гүн дотроос өөрөө хараад аваа гэхтэн. Энэ харгүй авчлаа. Алдарч чонон хар гэдэг азраг гарсан да одоо. Энэс энэ харгуунаас. 5 гүнээс хараад авсан. Юуг нь онцлсан та энэ харгууныхаа? Энэ ерөөсөө зооны барья. Зооны мах энэ голын 3 уулзуурын ямтгар өндөр ясыг нь харж байгаа. Өндөр мундаа. Одоо энэгээр л би тодорхойлдог юм шүү дээ. Сайхан салтаатай сайхан уужимхан. Одоо энэ миний төл нь болохоор миний янз араб борын адрагны төл. Охин гарч чадгаа. Энэ Шантайсэн тий. Хөөрхөн юмтай. Чон орчин болохоор танад ирээд хэд төлнө гэсэн үг. Ихнийх нь манай гэрээд. Тэгээд Ирланд халзан азарганда. Тий, Ирланд халзанганда гიშүүлээд шон хар гараад тэрнээс доошоо ингээд 6-7 унагалцсан байна. Тий. Энэ дэндэ мөнгсүрэнгийн шөвөр халтар гэдэг адрагны төлөв. Аль энэ үү? Энэ хэргүй юм байна. Тий, энэ ерөөсөө ирэмгүй давхиж яадаг төлөв. Тийм хурдан удамтай. За энийг яаж тавьсан? Одоо намын гэгээн төрөө улсад тав. Нөгөө 2 хэрэг чих юм. 2 хэрэг. Тий. За. Тэгээд мөнгө шүлдэг нэг хотын нэг миний найз дүү байдий.
Тэрэнд энэ охин төлөөс нь гарсан хамарсан фермер давхны сонгон төрүүлсэн. Ойгоор нь. Тэгэл охин төлөөс нь хүртэр морь гараад тавьж идэг. Мөхсрахта та 8 ээж өөрөө очиж авсан юм уу? Тэг би байж 2 сая тавьж ирсэн. Тэр нөгөө алдартай нөгөө төвөөний хулыг шин зараад л 10 сая төгрөгөөр л нийшээ гарахтаа л авчихсан шүү дээ. Байж 2 саяар аваад л. Тэгэл гүү болгоол. 2 хэрвэн төлн өөр ямар адуунууд байгаа юм? Одоо ер нь хөл гарын хугалсан бүтийн батцайханд нэг хурдан хэрвсэн өгцсөн. Өөрөө нэгээ нухацсан хөлийн угуулаад хурдан байсан. Сүхбаатарын Жавхлан шаргад очиж төрүүлээд. Одоо миний матрик гэж нэг адраг байдаг. Англи. Одоо шанууны хөлд анхааруулж ирээд л ингээ матрикийн төлөө сайн гэдэл ярьдаг. Тэрний одоо төлгөө энэ байна. Энэ хөрнөө? Энэ хөрөн. Матрикийн төлийнхэн төл. Гүү. Ондо матрикийн хөрөн төл азарганаад нэг хөр азар байдаг хөхгүй юу? Тэрний төл гэсэн үг. Цусаар үжигтэй гэсэн үг үү? Цусаар одоо 37.5 тэгв. Тэгээд араа бадраган тавиад одоо энэ хэд гарах вэ? 37 гэдэг шин. 62.5. Тий 62.5 тийм юм уу? Тийм өнө гарч. За тийм үнэ. Энэний төлөвд яаж авсан энэ хөрөнгөний? Энэний төлөвд одоо энэ шиг баггүй ганц 2 охин гарцсан. Одоо 90 энэ л гарч. Энэ 90 өнөө энэ жил гарч. Араа бадраганы төлөв. Араа бор азарга байгаа гэсэн тий? Тий аа. Тий. Одоо гавья тан зэрэг байгаа дээ. Дуучин. Тэр миний найз тэгээд үржил хийсэн. Тэгээд нэг пестер нэг хинийшүлээ гэдэг үлээ нэг бор адуу тонгойж ирээд авахад идэв штэ. Тэрнтэй чиг нэгтэй нэг үү маань энэ байна. Түсийн хилээ зааш Энэ сүүлийн боосон алдаргүй. Тэр цаашаа явж идэг. Тий. Тэгээд энэ адаргандаа гიშгүүлээд ингээд энэ уун сайн удамтай юм гэж бодоод удмаар нь хөөгөөд л одоо ингээд явж юм да. Одоо энэ сая унгалаад унган нэмдсэн. Зэл. Тэгээд одоо энэ соёолонгүй юм уу да 50-тай. Энэ нэг савдргүй байна. Тод манлай бас зэргийн нэг жил нэг хотод худлаа хийсэн дээ. Тэгээд энэний ээж 70 саяар заргаж ирсэн. Тэгээ манай тэр цаашаа зэр дундсан юу? Манай бац надад бэлэг өгч ирсэн юм аа. Яг төлийн уйсан шин нэг уй шатаагүй юм уу? Баруун аймагт өмнө дундгойд нэгэн очиод л байна. Эрдэнэ цагт алдартай шүү дээ. Манай дорнтой. Тэгээ дорнтой. Халдан сум юм баха та. Тэрнээ сая явж нэг 3-4 авчирсан. Энэ савдргүй, энэ харгүй энэ төр. Энэ харгүй ямар удамтай гэж авсан та? Энэ нэг даншиг хөрөнгөд хүр ядрагны хан төлөв юм гэсэн байна. Энэ бас хийсмэс янз юм байна. Ан ийм л гүндийнх дуртай хүчүүд. Энэ хөрөнгөө байна. Одоо энэ харда энэ 3 юм уулзаар аваад. Энэ ингээд голоороо ингээд гүд овгор. Энэ шин ерөөсө гарсан эр төлн яадаггүй. Суулт хийдэг гэж л ойлгодог юм шүү дээ. Тэгээд энэ англи адарганд яг таарна. Та ер нь бүгд араас нь хардсан юм байна тий? Тий. Энэ хөрөнгөө, энэ завдргөө ингээд дандаа юм бүгтрэгтэй матаастай. Тэгээ ийм л гүдийг их суглуулдаг юм дээ. Хондоо энэ байхгүй энэ манай нутгийн хэрэг гарсан ихний төлн энэ. Шоуг ихээс. Энэ хамар нь одоо битүү цагаантай ийм байлуу халзан гэх юм. Байлуу халзан гэдэг. Тий. Тэр энэ одоо унах гэж байгаа юм байна тий? Энэ одоо унах гэж байна. Энэний тул гарна. Шоугийн төрсөгч. Тэгээ энэ хамгийн том нь тэгээ шоу. Тэгээд ахаад нэг охин төлийн тод манлай гоцрохт байгаа. Тий. Ийм 3 хүн юм гарсан. За дөрөвдгийн нь болохоор отхон сэлэнгийн өгдөг ээж нь биш үү? Жоо хөгшингүү гэсэн. Тэрэнд ийм нарийнхан халцтай хөрөн одоо өнө хязаалнуу соёолно. Би отхон сэлэнгээр очиж ирсэн. Харин би өссөн. За. Ярьж илээ тэр хөр адууга. Тий. Тэгээд хөвсгөлд нэг аригдсан байх. Миний үржил хийгээд өгсөн адуу тэр байхгүй. Энэ миний хал дадаргын төлөөд ийм л гардаг шүү дээ. Энэ жилийн бүгд ер нь халзан гардаг юм шүү Тий, дээ. бүгд халзан гарна. Ер нь надны халзаад унаад нэг юу байд юм шиг байна. Энэ тэр харалт тийм хөөрхөн. Та тэгээд айгуул бол нөгөө азаргаа бодоод хүрээ халзаа адуун дуртай болоо да. Магадгүй. Тий. За энэ араб бор азраг байна тий. Тий. За гүүнүүд нь ямар гүүнүүд байна вэ? Байлуу халзан шоугийн төрсөг шиг яриад байгаа дээ. Тэрнээс гарсан. Энэ даа энэ жил мянгад орлож жагаад
Хөл гарын жоохон яагаад ахаар болчихсон. Энэ гүүнд авахулсан би. За. Сүүтэй болгож. Энэ хонгоргүй авсан юм уу тэгээд? Тий. Хөөрхий. Тий. Энэ Ээжээсээ том. Тий. Энэ халзан чинь тэгээ юуны төлөө? Энэ бороодрын зүйл. Араа бат юм дээр. Тэгээд энэ юу юм аа? Сая халзан Апогийн Батцайханд халзны өгсөн гэж байгаа дээ. Тий. Тэрний төрсөн дөө. Одоо Апогийн Батцайхан ч нэг говьд сая тэрнээ аригдууллаа ш. Гэхдээ төрүүлүүллээ ш. Өнгөрдөг жилийн наадам. Бүсэд. Одоо тэр байлуу халзангүүний 5 цагаан тэрний одоо яг төлнө байхгүй юу? Апогийн Батцайханд очиж эцэг нь ямар азарга юм? Хархээр халж азар. Өгөд. Одоо энэ 1000-д аригддагтэй эцэг нэгтэй. Энэ болохоор энэ арабын төл. Ахын ингээд сайн авахулсан баг өөргөнд. Сая өвөл авахулсан баг. Энэ тижээлээ итгэж ирж байна. Энэ бас янзын хүүх гадарх шүү. Энд хашаа хийдэг. Хүү тэг зайлвал ингээ авчдгийг бах та. Яаж авахулах уу та? Хан арга байна янзаар. Битүү амархан биш. Битүү нөгөө юутэй бардагтай портер байна шүү дээ. Тэрэнд авахуулахгүйгээ шат даагаашаад. Тэгээд аймгаар 2 3 4 хоног 4 5 хоног дээр нь услаа дээр нь өвсийн нөгөөд яваад. Тэгээ явсараад л хүүхэндээ тэгэхэд нь хашаанд буулгаад гардаад л 1 2 хөхөөлөл. Тэгэл авахуулна. Хазуулж болохгүй, өшөглүүлж болохгүй. Тэгэл авахулж. Энэ хуулийг бид нэлээд сайдлсан хавар 2 такгүй 3 такгүй болчихсон. Одоо хүчин бол дундаа сайхан хүчин дээр байгаа. 5 гоо хурааж байгаа. Шинэ ногооныг үсуугаад ер нь сайхан дүүрэн харамхтайгаа зуныхаа уянд баригдана гэсэн үг шүү дээ. Өөхгүй харамхтайгаа мөрөгдөг шин зүдрэг авах нь байгаа дээ. Шүмгний бүр бярандаа хөрнө гэж бас байгаа. Тий. Бүр их тураагаад явал үндсэн бариг болч. Тэгэхээр яг уяа шүмгэд чи өөрөө мөрднийхөө тамир тэнхийг мэдэрч байгаа юм чинь тэгээд энэ мөр үндсэн бярны үйлээ. Тэрнийг эдлэгээ тааруулаад. Яг угаасаа нэгэн гаргацсан мөрд чинь тэгээд би бол дээш нь сөргөөж босгож энэ ноёхыг оролддог мөрдөө. Тэгэхээр чин заавал тэр хүчтэй жилүүдээр тижээж мөр сайхан сөрдөг. Тэгээд хурд шингүүртэй оюус эднэрээр тижээдэг. Тэгээд давхар уяндаа бол актив 100 энэ дээр нэмж өгдөг. Энэ агрофит компани тижээлээс манай уяж ер нь нэлийн төлхөө хэрэгэлт юм, төгөмөл хэрэгэлт юм байна л да. Тэгээд тэн дундаа одоо танаа байнгын хэрэглэгч ямар хүн байна? Одоо манай уяжтаас гэсэн чинь таныг санал болгосон сүүлийн хэдэн жилээр манайхаас тогтмол. Тий. Манай мэд сайхан манай энэ уяаныхан ч ерөөсөө сүүлийн 2 жил хэрэгжилж байна. Манай хурд шингүүртэй оюус хоёрыг хэрэгжилж байна. За. Тий. Энэ хоёрыг ингээд нийлүүлээд холио тэгээ хэвхтэй. Тэгээд дээр нь жоохон карнойл мөл тиймэрхүү юм ийгээд тэгэл тижээж байна. Тэгээ ерөөсөө энийг өгөхөд мөр айхтар ядрах нь баг сэргийхэн хурдан байт. Тий. Одоо 2 жил хэрэгжилчлээ. Тэгээ одоо сүүлийн үед бол одоо энэ тижээлээс өөр тижээлэхгүй энэгээр л ингээд тижээж байна. Хотод явж исэн шин налайхад харин нэг юм адрагваны хэрн очиж үзлээ. Тэгсэн шин тэр хагваа гэдэг хүн сайн гүтэл хүнд өгмөр яна хаа гэд болдгоо. Хан нэг юм адраг санахж яваа юм а гэлээ. Тэгсэн шин 8 займаа ярилдаад би нэг хэд тавба 65 тавбаа. Яг өөрийгөө хэлчихвэл бас үнтэй шүүхэн болоо гэж бодоод. Тэгээ 8 хийснийхээ дараа за ханын шоу халзан малзан шононхар саарламорны эзэн хүн байна. Оо та одоо түрүү хэлэхгүй яваа гэ. Тэгээд 8 гэжсэн байхгүй юу. Тэгээ сайн хүнд өглөөгээд бөөхөр болоод. Тэгээд энэ жил анхныхын төлөө одоо энэ халданда. Дунд говь сая бишээ юунд. Дунд говийн хүн Октохоор гэдэг залуу ирж нэг төлийг аваа явсан. Тэгсэн чинь сая тэр юунд очоод арих төрүүлчихлээ. Үгүй аман хүзүүлчихлээ. Юунд? Оо. Өөр хангаад. Тий. Сая бичлэг нь явж илээ. Энэ минь яагаад ингэж дор дороо вэ? Энэ сосон өндөргөө. Тэгэд өөрөө нөгөө соваарцсан болохоор бүр ингэж яагаад тойрол устдаггүй.
Энэ өөрөө одоо 50-тэй юм уу бараг арай дээш юм уу. Дээшээ 50 Тийм сустайг. Жоо нэг суваа болохоор жоо ядраавс. Тэгтээ гайгүй. Энэ боргоо хөдөл манай аймгийн орлогч Ганбат тэрнийгөө. Тийм итгэлийн борын төлөвөө. За тийм нэг танаа Тийм итгэлийн борын төлөв. сайн малчин билүү? Тийм итгэлийн борын төлөвөө. аврам малчин гэлж. Усын Тийм аврам усын аврам малчин. Тэгээд бас нэг юм удам судар хөөгөөд ингээд авшираад энэ үржил хийж байгаа маа би. Итгэлийн бор гэдэг нь яаж саад вэ? Тэр нь ерөөсөө гарсан төлөв болгоно. Улс бүсэд энэ аймаг бүсүүдээр давхид юм шүү. Давхид гэсэн. Ер нь та гүний хэл удмаас нь илүү өөр одоо энэ их зөв хийцэн л гэсэн үг. Тийм зөв хийстэй л гэсэн үг. Яадаг удам бас нэг аргагүй нэг давхсан удмаас нэг ганц нэг юм авд юм аа тэгээд. Ерөөсөө өөрийнхөө хар бүдүүн багсаагаар л ингээд явдаг. Энэ хэр үнэх үү? Би яг хангуш нэг 5 сая 7 сая 10 сая маяг адил тийм л юм авдаг. Өөрөө хараад л одоо энэ хэдэл манай улсын алдарт гүнсгийн аншлуу. Энэ саарлуу? Тий. Тэдний адууны ганцлуу над билүү гэжсэн. Иннээс гарсан төлөв нь Доронтын хойд төсөд 2 төрүүлсэн. Одоо шүдлийн адуу байна. Тий энэ жил өнжөөж байгаа. Ийм нэг навцгаар ийм махэр ийм л юмнаас юм гарна гэж ойлгодог юм. Энэ оноглаагүй бай. Одоо оноглох. Тий. Тэгээд яг би өөртөө л гэсэн заавал тэр үнтэй давхцсан хүний юм гэхэнаа өөрөө хэлбэр дүрсийг хараад Сүхбаатар голдуу гадраас зөөсөндөө адуугүй. Тий. За энд одоо юу байхгүй л тийшээ очиж нөгөө азаргнуудаа адуунуудаа харах уу? Би ч одоо гэгээ тасарчихгүй гэж жоох юм гээд. Та тэр Ирланд талцангаас ер нь хэр олон төлөв авсан юм? Би нэг 3 жил хураалгасан. За 3 жил хураалгачаад тэгээд эхнийх нь шон хар шүү дээ. Тэгээд даагуяад хязаалан болдог жил нөө хад 100 яг эдийд үржилд оруулах гэжсэн шин оошин дууссан байлгүй. Биш ямар адуу мал адраг авч тижээж байсан ш биш. Анхных болохоор жоо харшлага малгаа дутсан байлгүй утгаад оошин дууссан баг. Тий ингээд хүнээр нэг ухаанд аастамрах юм болоод тэгээд тарганаараа нэг гүг шид тэгээд өгцөө. Тэгээд өгснөхийн дараа хязаалан улсад шонхор 9-ээр давхиж ялаа шүү дээ. Анхныхын төлөв. Тэгээд тэрнээс хойш аврах саарламаар өгчин л биш нэндээ уяад лээдэг явдаг, шүдлэн явдаг, даагуяад явдаг, шүдлэн уяа явдаг. Тэгээд байжсэн хотоос нөгөө шоуг анхавдаг хэний нөгөө залих гоншгийн батлаг гэж залуугаа. Тэр шоуг надаас дааг багт энд би 4-өөр давхуулаад манай энэ хотныхан сэргэлэн сумтай нийлс уралдаан хийгээд тэнд 4-өөр давхуулаад ийшээс батлаг гэдэг нь хөр ирээд ахаа 8 байна уу халзандаа авъя гээд. Тэгэхээр жирээ маньуд малчин 7-10 саяар адуу зарж үзээгүй юм шин. Тэр даага өгчлөө би 7 саяд. Тэгсэн шин тэр 100 өмшө хаварна юнд оч 6 алдий даагтай дааг Булган аймагт. Тэн 6-алаад улсын наадмаар шүдлэн улсад тэр бүдэрж унаа цагдаа мордуулаад хурдан гэдгийг баталж тэнд ард түмнээс шоу галзан гэж нэр авч илээ. Тий анханы. Тэгээ саарламарыг би уяад шүдлэн уяад явдгүй. Тэгээ анхадуунд орсон хүн шин юу яана гэх. Одоо ингээ энэ азарганы төлөвд явжлаа явах байлгүй гэж үзээд идэг. Тэнгүүт тэр батлагч дахиад амтчаад дахиад ирээд авна үү. Тэгэхээр дахиад 7 сая төгрөг явуулсан байхгүй. Шүдлэн саарламарыг. Тэгээд хязаалан хөвсгөлд Сэлэнгэд төрүүлээвдээ. Сонгол. Яла тий. Тэгээд улсад соёолон төрүүлээд ихмэр төрүүлээд тэгээ бас нэг энэ шин нэг азарганы төлөөр бас нэг улсын азарга ихнаас соёолон ингээд төрөө авч бас нэг баярлж л байлаа.
Тэгэл харин би таныг их л амны гişгтэй хувиралтай хүн юм. Одон содроо юм байна уу гэдэг таахгүй. За хоёлын энд шоу халзантай. Шоунд чигнэгтэйгүүд хэр олон байна. Шоугийн төлөө чинь тэгээ халзан гарах уу? Үгүй. Энэ нэг том хонгоргүй байна. Он донд байгаа энэ. Эцэг нэгтэй те? Эцэг нэгтэй. Их нь ямаргүй энэ хонгоргоны? Их нь нэг зээрдгүй байсан. Манай аймгийн нэг Гэрлбаатар гэдэг залууд би сүйтэй да хурдан байсан. Байр орон суус аваад тэрэнд өгсөн. Дорнотын бүсэд 5. Тэр нь. Тэгээд тэрнээс гарсан хамгийн том охин төрнө байхгүй юу? Зээрдгүй байсан юм аа. Би ихтэй зарж ирсэн. Байр сав өмнө тэргээд юу нэмэх хийгээд. Энэ том хонгоргоо. Энэ бол ер нь бас л энийг нь төлөөд гэж зөндөө юм байгаа бас. Энэ хонгоргоны төлөөд яаж тавьчих тийм тэгээд? Энэ охин төлөөдлгүй мүү болсон л бай. Би бол ерөөсөө юм яг эндээ ингээд өөрөө мор оёхон оён энэ хөршөөтэйгээ нийлж цуг уянд гараад нэг ганц нэг гайгүй юм бол уяад явдаг хүн. Тий. Тэрнээс биш яг энэс юм алдартай юм аваад ингэж уяад ингээд тийм түүх маш хоморхон би. Ерөөсөө моринд ороод 10 жил болж байгаа хүн. Тий. Тэгээ яг үгүй соглуулад энэ баруун тийш харь хүнд өгс юмнууд маань улс усээр өндөө ордог. Тий. Энэ Монголын энэ баруун аймагуудаар ихэнх нь миний тарчаад адраг болох нь болоод хурдлаад ингээд байж байгаа. Тэгээ би гол нь үржилдэл анхаараа явдаг хүн. Одоо энэ хээр байцыг сая $1000 тоож яагаад нороо морон хаарад болдгоо тэгээ болчихоо. Энэ нөгөө мөнгө шүрэнгийн хэргүүний гэдэг ах дуу хоёр хээр мэрэг тэрний дүү наатлын хээр. Тийм энэ улаан хээр байц. Да энэ миний бүсгэрний ээж байна. Аль? Энэ лимбо халжингөө. Бүсүрэн гэдэг нь яаж байсан бэлээ? Тэр дорнотын бүсэд айргажсэн. Азраг гэдэг байгаа юу? Энэ гүний ас гарсан төлн. Харин тий азрагын дурлсан юм зүгээр үрээ юм уу? Ирлээ дондод. Да энэ дотор шоутой эцэг нэгтэй энэ том хонгоргүй байна. Тувааны нөгөө хулын төршөндөө. Энэ том хонгоргүй байна. Аль вэ? Энэ Өдөвчтэй GPS-тэй. Өдөвчтэй GPS-тэй. За. Тэгээ энэний төлөвд бол харь Булган аймагт нэгэн давхиж байна. Төв аймгийн Угтаалын Батлаг гэдэг залууд давхиж байна. Тий. Одоо энэ гоо. Тий. Энэ бас шонон хартай шатсуу 1 жилийн өмнө. Тий. Бас л томгүй шүү. Ирланд халзангаас чи эхний жил хэдэн гоо унгалсан? Чангаар хар энэ хонгор 7-8 л гарсан байх. Тэгээд эндээд юу хүнд өгөөд ингээд яндан юм болно. Тэгээд зарим нэгэн анх тавхингууд нь охин төлийг нь авъя ишгээд авсуулсууд байдаг. Энэ Түмэн заяа гэдэг байдаг үдээ. Манай аймгийн дуулаагүй юу? Тэр энэ материкийн хүрэн миний надрагны төрсөн дүү авсан байхгүй юу? Энэ манай нутгаас. Тэнгүүтээ энэ хоёр ах дүү хоёр хүрэн надраг болно үдээ. Тэнгүүт тэр дүүгийнх нь охин төл дүүгөөс нь гарсан охин төлийг нь ахад нь авширж гişүүлээд энэ хөрөнд гараад. Ойрхон мөргөлдүүлж ийн гэсэн. Тийм байх. Айгүй ойрхон биш. Тий ойрхон. Тэгэд энэ хөрөнд ахна гэж сая сонгонд бишээ юуны Баян дунгийн бүсэд аман хүзүүн дээр явж суунлээ. Тийм болохоор машин юм ойрхон мөргөлдүүлэнгүүт бас хурдан гарах магадaltaй юм. Яг гоо тийм байгаа. Гэхдээ эрсдэл өндөртэй хаа. Тэгэж ойрхон бас ойрхон. Тий, эрсдэл өндөр. Гэхдээ гажигтай юм гардаг, гажиггүй юм гардаг гэдгийг одоо яг биеэрээ би өөрөжилж хийгээд харж байна. Та тэгтээ гаднаас нь харахад энэ цусаар тэлтэж ерөөсөө зөвхөн одоо нөгөө сохор доглон юм биш зам байдал бусад одоо юмнууд байгаа хит ойртолж болохгүй шахаа аяс. Яла одоо харагдана л да энэ. Өөрөө. 90 оноо шүү дээ тий. 90 оноо. Толгой тэр янзын гарсан. Янзын том алдартангуй янзын зээл юм ярьдаг. Тийм болохоор биш биеэрээ үзөөд хөлж үзээд энэ болох юм уу болохгүй юм уу гэдгээл үсэх гээд л ингээд үржил хийж үсэж байгаа хөө. Нэгэнт одоо гацсан юм дээр үг ярих уу те. Гэхдээ одоо мэдээ сонголт таних. Тийм энийг. Энэ ингээд яг өрөөлдөд байх юм. Аль. Энэ сарланга. Энэ мөн нялх юм сая гарсан.
Энэ нөгөө шанманы хөлдөх анха англиадаар оруулж ирж яхад энэ эцгийг хойно Оростой олон төрүүлсэн шидэдээ. Тэгээд ом бороо хөлтэй жил гарсан болоод манай энэ нутагт ирээд өгчээсэн. Тэгээд нэг 91 5 6 6 7 90 гарсан. Энийг нь би авсан байхгүй анх. Шүдлээ адуу. Тэгээд оронтой хойд бүс 2 3 төрүүлсэн. Дүнжин гарав гэж болдог хань налайхад сунгаа хийгээд 3-аар дахиад хөлгөө болж ирсэн байхгүй. Тэгээд оронтой бүстэй хаврын бүстэй 2 3 төрүүлсэн. 17 театр болж байна да. Тэгэл эндээ дан 50 мөргөлдүүлэл ингээд явж байгаасаа тий үржил хийгээл. За ингээд гол адуунууд иймэрхүү байгдаг. За тэгээ. Тий. Энэ адуунуудаа хоёулын урагш нь гаргачих. Хоошоо дайрах хойш нь явуул. Уга хойш нь явуулахгүй. Энэ урд нуур руу хөөч. Хоёулын заяа. Энэ хоёрыг. Тэгээ орчих. Айгуул. Одоо энэ ингээд энэ азраг болохоор ерөөсөө гүүгшиж өгөөгүй. Одоо байнга гардуулж. Тэгээ энэ гүү би өөрөө бас энэ Матчмаас хүний намдгийн Бачаргал. Тий, намдгийн Бачаргал гэдэг хүний адуун дээр очиж байна. Чи өөрөө гүүгөө сонгоод ав. Гэхээр ниннийг авчирлаа шүү дээ. Энэ бас толгой тарих. Тэр шоовгийн толгой, шоовгийн ихээс толгой нь ер нь дутхгүй дээ. Тий. Тэгээд баригцуул барьчих. Тэгээд энэ матаас тэр толгой мунда тэр хойтлын 3 уулзуур бүр юм өхрөө уусч өгөөд. Одоо ийм л юм дуртай хүн шүү дээ биш. Одоо энэ зээрдгүү харъя тий. Дандаа энэ хэргүү харъя. Та ер нь нэр нэг юм махар матастай л авсан. Энэ гүү болохоор одоо яг ийм англи адраг нь би тохирноо л гэж тоосоолж ухаанда үржил хийдэг байхгүй юу. Тий. Энэ болохоор одоо новооны соёолон үнэхээр ихээр халтар. Одоо жинхэнэ үржилийн анхны юуг л үзэж байгаа мал. Одоо ниш барин гүүгийн хүлэн уян сүүл мүлэн боон одоо тэгэл. Одоо нэг энд нэг 10 гүүгэл орох байх. Тэгэхгүй энэ барахгүй хөө. Нөгөө хоёрт бол хэдэн гүү өгдیں та? Манай 20 30 янз янз л өгч. Миний энэ салдгуу бас янз гүү шүү. Хэлүүр дүрс ер нь янз баа. Тэр Ирланд талцсан гэдэг азрагт ер нь таны амьдралыг ер нь тэр чигтэн л өөрчилсөн юм аа та. Тий адуунд орсон ухаанда ерөөс адуу гэдгийг яг ингэж гаргаж ингэж уралд юм байна гэдгийг бас манай Монголын ард түмэнд одоо шоу халдын шонон хар гэж гайхуулсан газар юм аа ч үү. Анхан моринд ороод. Энэ шин бас 2 3 эзэн дамжаад ирсэн. Юу алтан булгаар орж ирээд нэг компани захирал авсан юм билээ. За. Тэгээ маллаж чадахгүй тэрний өгөхгүй санаад энэ манай дөргөө тод маллаа бацаар 2 төгөөд энэ 2-ны импортоор оруулж ирсэн. Энийг бас нэг 4 5 гүү өгсөн байсан. Тэгээд та энэ адуу сонирхгүй юм уу гэхээр үгүй англи адраа сонирхгүй гэхээр үгүй би юу яа. Энэ морь хамартай нэг Ирланд халзаа даргаал авъя. Гээд авч ирсэн юм аа. Тэгэл үржил хийгээд 3 жил хораалгаад 20 түл гарсан байдаг баха. Шоколад самрын төгс босох Obviously Jimmy Nutty Crunch. 25 оны 7 сарын 4-нд нодно. Одоо энэний зээг худалдаж явах удаа. Над бэлэг үзээсэй. Одоо инженер шүү дээ. Өгшөөс нь гарсан 90 дагаан надаас авсан байхгүй. Тэгээ зээ болно үү? Тий. Энэ нөгөө бүдэрж ундаг жил. Шүтлөөрэ. Тий. За тууны үлж ямар? Тууны хол болохоор ийм оширтай. Энэ жааждын дөргөө тод мандлаа байж таа. Янзгуур гэж байгаа дээ. Одоо улс улсад олон орлоо шүү дээ. Одоо хөгч чадраг байгаа бах. Тэрний төл. Тий. Их нь ямар гоо? Их нь болохоор миний өөрөө унгангуу. Тий.
Та чинь анх эрдээс одоо тусдаа адуутай болоод хулдаагаа дахиулж ирсэн чинь Тий. намар нэрээ авсан Тий. авсан Намар нуханд аймагт 3-аар давхаад. Тий. Бодлогоо болохоор арга төгсөн гэсэн үү? Тий 10 сая төгөөд тэр мөнгөөрөө дангуу авсан л юм дээ. Ямар гүнүүд авсан тэр? Одоо мөнгө шүрэнгийн хээр байц. Нөгөө хоёр хэрэгтэй. Тий энэ хоёр хэрэг. Тэгээд тэр шулууныгаан төмрөөс нэг хараалганаас нэг туурайн тамгатай махир хулгуу 5 саяар. Тэгээд нааш яваад юунес. Тэгээ шулууныгаан төмөр нэг байц над билэг өгөөд. Одоо 5 саяар 8 хагалж сайхан танилцаад 8 хэлээгээд. Тэгээ 3 адуутай болоод наашаа. Халингуу аваад. Энэ төмөн цогтын идрээс. Илэн талзандаа тавиад. Тэгээд шанан харыг хийш яг энэ балуураас авчирсан гэжсэн тий. Би одоо яг нөгөө энэ хул өрөөний 10 сая төгрөгийг авсан Google зарцаас авсан гүнүүдийг сонирхоод байгаа байхгүй юу? Харин тий би одоо нэгийг санахаа болж. Дөрөнгөө авсан юм уу тэр нь? Тий дөрөнгөө л авсан байт. За энэ нөгөө Ирланд халдсан буюу шоу халдсан чам хар гэдэг энэ одоо олон хурдан хадууд Тий, ичиг нь. Ирланд халдсан. Хамарны ясаараа мөрөөр. Нэм мөрөө. Аа за. Тий. Хэлтэй озроо орж голөгцоор байгаа танд ирж байгаа. Одоо мэдгүй надад пассворд гэж байхгүй, нэр сол гэж байхгүй. Тийм л зүгээр өөрөө хараад авсан адраа. Саяхан байц цайрагддаг. Сайн тэр тижэл ижээ зогсчээд байцны 4-өөр давхсан. За аврах саарл гэдэг юмэр байна. Бүдэ хотхон сэлэнгийн Батраг зааны чон хараа. Энэ миний бүст ордог. Доронтын бүст. Эн чинь мөн одоо тэр англи халдсангийн төлтөө. Ирланд халдсангийн төлтөө. Одоо энэ төр сайхан тодмолтой бац зөрөгт байна. Бас хурдаад байна. Энэний бүтийн бац сайханд энэ хоёр энэ дундх нь бас ийм хээр одоо биш. Хурдан байсан. Тэгээд би энэ өгөөдөд өгсөн. Эднэрийн энэний доотлын бас нэг дөө Сүхбаатар аймгийн Жавхан шаргаа төрүүлээд Гүнсэн ганшилуу алдарт уяад. Тэгээд төрүүлж ирсэн. Тэгээд шүдлэнд нь бас хүлийн хуулаад аман өрөөд авсан юм аа. Тэгээд охин төр нь одоо энэ хээр байц. Охин төр нэг тэр төрсөн дөө. Шоу халдс гэдэг азраг. Энэ одоо 25 оныхон зураг юм шиг үнэлсэн. Тий, 25 оны. Болж байгаа үеийн зураг шиг байна. Дадлын зугаар 3 адуу 2 нэг соёолын төрүүлгээд, нэг хязаалын төрүүлгээд, нэг шүдлэн 4-өөр давхуулаад. Тэгээд дараа мөрөсгийн эзэн алаг азарганы хөшөө байдаг юм байна. Тэгсэн чинь өвгөн шиг байлээ. Энэ хөшөөгөө над дурсгал болгож. Баримлаа. Тий, бэлэг өгчээсэн. Аач улсын авраг малчин болсон юм байна 22 онд. За энийг ч одоо авчиж болж гэнэ би хүний юм бэ? Болно. Хүнтэй аймгийн дадлын Монгол улсын алдарт байж. Тий. Дарам мөрөнчин гэдэг хүний алаг азрагны. Алаг азарганы дурсгал шүү дээ. Самар нутгаа төлөж 2013 онд Монгол адууг одоо 2 төрлөөр нь дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсэн байдаг. 11,125 морьтон жагсахад жаргасаа хаах маань очиж жагссан байна морьтны. Энэ миний дорны унагалд нөгөө юу байц цайрагдуулсан юм. Бас ийм юу. Ирээдүйн төмийнх байна тий. 24 онд. Ирланд халзан азаргаа би бол ингэж ойлгож байгаа буруу зөв. Тэр олон азаргнууд ирээд хүмүүс авсараад ер нь ганцаараа үлдсэн бахтан таныг авсан гэж би ойлгохгүй юу? Ерөөсө 20-од төлөв 20 гаруй азарга ирчээд байсан. Тэгээд за аль азарга авна уу гэдэг. Тэгэхээр гүйг анхал энэ нэг халз азаргал байна. Энийг л авдгараа үе. Мөрийн хамартай. Тий энэ ядруухан шээсэн дөө туранхай. Эцэнхээ юм ирээд байжсэн. Тэгээд гүү шоглуулаас. Халзан азарга ямар үнэтэй авч явах вэ? Би 25 саяар. Тэгтээ бас тэр үе чинь манай үчинд өнгөж моринд орж исэн 25 сая төгрөг шангойж. Тэгэхээр нөгөө спонсорлох хамтрах хүн хайгаад. Тийм авган төрсөх улсын авраг малчин хошоо авраг. Дамжин ямбаа гэж ах маань одоо нэг баруурд. Там хошоо малтай хошоо авраг. Тэр ахыгаа уруу татлаа. За ах минь над энэ азраа авах гэсэн мөн хүрэхгүй байна. Хойлангийн хамжи. Та сайханд нь 12 сая 500 үг. Би дөргөөд 12 сая
500 өгье. Ингээ хоёлаа энэ надраг авъя. Тэгээ хоёлаа гүгөө хоёр талаасаа 10 гүйл тавья. Илүүгүү тавихгүй би илүүгий тавихгүй та илүү тоог тавихгүй илүүг тавихгүй. За ингэж тохироод азраад би өөрөө азраа мална. Би болохоор дандаа явж соглуулт. Сүхбаатар матер одоо тэр энэ холын мөнгө зөнгөөрсөн ингээл гүү соглуулаад авширдаг. Манай хүн яг адуунаасаа тавиал гэдэг. Тэгээд үзөөд лээсэн. Тэгсэн шил чонхаар эхлээл давхиж хэлсэн. Тэгэл давхаад идэг. Гарсан 90 болгоно юу давхаад шүү. Тэгээ манай хадам ахын тэр юунаас ерөөсө 90 давхаагүй. Хэдэн охин төлөв байдаг баг. Тэгээд ерөөсөл адуу гэдэг шиг ерөөсөл хамгийн гол нь гүүний тохирлоор л болт юм гэдгийг л ойлгосон. Моринд орч. Тэгэл яг соглуулсан энэ Сүхбаатар адуу гэдэг чинь ер нь дээд үеэсэл ер нь сайн үйлдвэр адуу шүү дээ. Тэгж дуулаад байгаа. Тэжнээсэл зөөгөөд Сүхбаатараас. Одоо энэ миний адууны махирнууд чинь ер нь дандаа Сүхбаатар матад энэ гадлын үүдүүд. Шоу халдсан аврах сарл хоёр маань хоёулаа 7 саяар л Батулга. Тий, Батлаг гэдэг хүний гараа авсан. Тий. Тэгээ Апогийн Батшааханд цаашны шоу халдны шинийг 100 гаруй саяар юм уу юугаар юм бэ? Өгсөн байт юм бэл. Баяраас үлээ. Тэгэхээр олсооч одоо янз дээр штэ хэлж мэдэх арга байхгүй. Тий, тэгээд отоо сэлэнгш яг энэ саарл морийг маань аваад жоохон хүл жоох асуудалтай л байсан. Тэг хүлийн сахаар алаад тахуулсан бэлээ. Хөдөө ажил хийгээл. Тэгээд мордуулаад яг уралдаан дээр хөөхтөө тавиад орлож ясан гэл ярьд юм бэл. Отоо сэлэнгтэй би яг яагаагүй. Нэг мэдлэл яаж яасан уулзж яасан. Яг өөрийнх нь адуунд очиж үзээгөө нөхөр манай адуунд ирж үзээгөө замаа өрдөдөг надыг урддаг би нөхрийг урддаг тий хоёлаа яг яагаагүй л. Тэгтээ та манай нэвтрүүлэгт орсыг үзсэн гэсэн тий. Мэдсэн. Таны энэ Ирланд талцсан азаргнуудын чинь төлүүдээс нь тэгээд хамгийн өндөр үнд хүрсэн нь бол миний ойлгосноор чон хар гэж бодоод идэг шүү дээ. Буруу юу? Да юу л да. Хамгийн өндөр хүрдэг нь тэр байна. Тэр хүрнэ үү? Энэ хоёрс нь хоёулаа манай улсын зам Баццорг шүү дээ. Манай Баццорг аваад өнөө хоёулаа азраг байгаа. Ба хангад байгаа. Тэгээд анхны шон харыг шин Доронтын бүст төрүүлгээд зам бит 28 хийгээд ингэж яасан. Тэгээд олсод 9-оор ороод. Тэр 9-оор наадам болдгүй жил байгаа. Юу лээ? Тэний орж ил үлээ. Наадам болдгүй. Наадам болдгүй жил. Шин бүс болсон шүү дээ. Тийм үү? Тэгсэн. Тий. Тэнд төрүүлээд тэгээ заанд өгөөд. Тэрийг нь болохоор Доронтын бас бүс төрүүлгээд өөшөө айрагдуулаад тэгээд Баццорг 270 саяар байр майртай анхуулж илээ шүү дээ. Ганцаа дуугаараа хөрхий. Тэгээд нэг 30 сая төгрөгийн бэлэн аваад авгаатаа төөрх мөрхөөр аялаад адууны уян шиг хийжтэй бас. Тэгээд хөрхий. Хүрэн азарган тэгвэл хараасаа үнэтэй юм. Би харыг нь гэж боддог байсан. Тэгээ харыг нь би 100 сая 28 хийжсэн. Тэгээд хамгийн үнэтэй Батцаахан сая шоугийн экшээс нь гарсан дааг нь 300 сая даваад явсан баг. Тэгээ говийн бүс төрүүлгээд. Тэгээд энэ над зураг мөргөө бэлэг өгөөд. Дурсгаад тий. Цаахан өөрөө ирсэн уулзах гэж хэрэгтэй. Тий. Явуулсан юм уу? Үгүй өөрөө. Тэр энэ шоу халзандаа хөрхөө титэмдээ хөрхөө хэр төстэй. Яг адилхан. Жох өндөр. Гэхдээ томорж ирээд метрт орно. Жижиг өвтөр 75 тааш бас. Саяын тэр тижээлж байцсан төрсөн дөөсөх. Нэг эцэгтэй. Сая миний уйжээдэх таагш нь араб орох. Ингээд англиг араб руу хожоод буцаагаад арабын англи руу ингээд янз янзаар туршилт хийгээд явжээ. Энэ хоёр хэр чи хинд очив? Энэ нэг
нэг Бадлан хотын юу зураг төсөл гаргадаг. Хиний мөнгө сайхан билээ дээ. Ламын гэгэнд түрүү улсад тавлуулж ирсэн. Энэ хоёр адуугаар баг Нэг хүн авсан үе. нэг хүн авсан. Тий. Тэгээд нийслэлийн алдарт хоёр. Хиний мөнгө сайхан бол гончиг. Гончиг жоо мөнгө сайхан. Тий. Архангаа шүү. Архангаа хөл хаанх байли. Монгол улсын манлаа ууш гончиг жоо мөнгө сайхан гэдэг юм. Манлаа биш. Нийслэлийн алдарт хоёр. Моринд ухаанда миний энэ хоёроор л орсон юм билээ. Тэгээ нийслэлийн алдарт болоод надад хайж би хэд оны ёолкор үлээ. Ёолкод урилгатай шууд. Нөгөө нийслэлийн уяастай холбооны. Тэгээс нэг мөнгө сайхан гэдэг хүн, жаргал сайхан гэдэг хүний хайгаад байна гэдээсэн. Харин энэ хоёрын давхад нөхөр тэр хүнтэй нэг биешлэн уулзах хэрэгтэй юмсан гээд. Тэгээд тэр уяастай юм дээр битгэд нэг уулзаад зүйд болчихлоо. Тэгээд сайхан. Ер нь яг ингээд төгөөд яагаад хахад биш бас өөрөө моринд орж исэн. Хүндиш хайр амгүй гэдэг байж бас нэг хуучны нэг бас нэг сайн уяаш байсан бол энэ хэдийг нам хадгалаад бас нэг үржил хийгээсгээ явах байсан байх. Биш яах тэр үед яах вэ яагаагүй. Моринд ороод удаагүй байсан. Тэр 7-10 саяар өгдөг юм уу хашигж мэдчихгүй байл. Тэр үедээ бол надад үнэтэй л байсан. Тэгээд бас нэг тараасных бас нэг сайн. Тэгээд тэрний хэрэг Монгол даяар жаргал сайхан гэдэг хүний нэрийг би өөрөө ухал ултраа хадгалаад тэрийг ингэж нэрэл гаргаа шүүгүй шүү. Энэ авсан улсууд уяаш нар маань бас дандаа мондог улсууд авсан байт юм бэл. Тэргөөрөө маньонтой адуу бас энэ Монголын хэмжээд бас нэр солонд гараад хөндлөнтэй сар наран тамгатай халзаад бол мөндөө мөнгөд Наранбаатар Гампүрүү хоёр тайлбарлаад хөөргөдөг шүү дээ. Манай хоёр зарлагч хоёр дүүнерс бас мундаг дүүнер шүү дээ. Ах тэгэл адууны буйнаар Монгол даяараа. Тий. Одоо ингээд 90 онго энэ төр харин байдгүй шүү дээ. Юурээсээ намар ирээл энэ бараа юмгаас одоо баян үлгээгээс хүртэл ирээл аваад төрүүлглээ, гурав төрүүлглээ, тэд төрүүлглээ гэсэн болоод байт. Яг гүн адуулгалд байна да над. Би ширээ адууны хөөрөөс актер уйж нэг ийгүүлхэн шаашаа. Яршиг тэр очих өстэй хөндөө л очих үнтэй нүгүү яах вэ? Ошоо тэр хөндөө сайхан давхаад байхад болж л байна. Миний шнэр гарна, манай нутгийн шнэр гарна. Тэр хүний маань шнэр гарна тий. Гэтэл байдаг шүү дээ. За тэгээ яста үнэн. Тэгээд Монгол даяар л энэ халзаа азарганы төлөөд таны нэрийг гаргалаа дурсгалаа нутгийч унган нутгийч нэрийг гарсгалаа дурсгалаа гаргалаа. Манай авгын хөлтөр одоо энэ гоё үгээшээ өвхөр бол бас хажуугаар моринд орцсон аюу хэцүү. Хүсэл сонирхлыг нь дэмждэг хантай байна гэдэг чинь хамгийн том одоо. Тэгээ энийгээ чи яах гэдэг зарс юм уу яас бас байсанаа. Тэгээд энэ хурдан хөлгийн одоо буйнаар л бид бас таны хүлээгээл энэ олон нэлээд олон цаг хүлээлээ шүү ах. TRM брэнд хот хөдөөгийн бүх малын эмийн сангуудаар худалдаалагдж байна. Манай нэвтрүүлэг маань өөрсдөө ивент хийгчтэй байгаа. За. TRM брендийн Speed Excel гэдэг энэ бүтээгдэхүүнийг хэлгэлж байна. За морныхон бол бүгдээрээ сайн мэднэ. Та ер нь TRM брендийн бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг вэ? Нөгөө тамирын шар Бүгдийг хэрэгэлдэг. Энэ шиг хэрэгэлнэ. Энэ төшн өнөхөр сайн. Тэр тамирын шарыг бол ер нь байнга л өгж байна бид нар. Өшөө одоо нөгөө бэлдэмлүүд янз янзын бэлдэмлүүдийг байнга л өгж байна одоо. Биш нөгөө тод манлай Батцар одоо манай багш шүү дээ. Тэрнтэйгээ нэг үнсэн аншлуун бид энэ хотоороо ингээд бүгд нэг гал болоод ингээд уян явд юм аа. Тийм болохоор ерөөсө тэд нар юу хэрэглэнэ тэр таны бүтээгдэхүүн тэр бүгд л орж байгаа. зөв. Монгол дараа хэрэглэж байгаа. За тэгээд дараагийнх маань бас дараагийн бүтээгдэхүүн маань за энэ хурдан морины хиймрийн дарцаг байгаа. Нөгөө бид нар шин машинда морьцсон машинда уяад буухаараа уяанда очиод хиймөрнийхөө дарсыг хийсгээл явдаг шүү дээ. Энэ хамгийн гол нь илүү чанартай, доктортой. За тэгээд дээрэс нь хамгийн миний одоо дугаар болгон дээр онцолж хэлж байгаа зүйл энэ битсэн одоо судар ном одоо ариут одоо ямар ч алдаа мадаггүй ариутхан шүүгдсэн. Чанартай одоо эдлгээтэй ийм
Тэмрийн барцсан. За баярлалаа. За тэгээ хурдан морины сахиус бас байгаа. Одоо энэ шин юундөө зүүн. Хурдан мориндоо. Тий. Одоо илүү асуулаа. Тий одоо энэ хөр халны одоо соёолон морь маань энэ жил айгүй сайн байсан. Төхөөрөмжнөөс бол жоохон саатаад уралж чадаагүй тий. Тий тэгээ тэр ихтэй зүүнээс тий. Зүгээр байгаас. За Макс компаниас хамтарч ажилладаг эдэний дээж байгаа. Талаас ирдэг Монгол хүний. Бэлэг хамгийн сүүлдэл өгдөг. Яриагаа шууд ихлэхсээр байгаа. Бидний урилга хүлээж авч сайхан ярилцсан. Жаргал сайхан хахта баярлаа. Дараа тэгээ дахин ирж илүү тухтай бас одоо малаар норно. Энэ одоо цаг яалчгаад авчиж. Хаад ирнэ үстэй. Тэгнэ. За яста хорон мөч бүхэн үн цэнтэй. Нэг ийм нэгэн блогийг бэлтгэж хөргөлээ. Жаргал сайхан хахта уулзалт маань нэлээд одоо цаг маань хойшилсан учраас нар жарахаас уртаж маш богино хугацаанд одоо ярилцлага аваад ямар ч байсан хүссэн асуултуудаа хариулт авлаа. За энэ хүн бол Монгол төрийн наад одоо монголчууд ичнээ танил дитэм халзан төрийн төмөн их аврах саарл морины эзэн олон сайхан хурдан хөлгүүд нь төр төмний цэнгэлд төрүүлж харагдаж төмөн олноо байсгсан ийм хүн байгаа даа. Жаргал сайхан гэдэг хүний нэрийг дуулаагүй морид сонирхдаг хүн бол цөөхөн байх. Гэхдээ яг боддоор бас царайг нь хараад одоо яриа өрнүүлжсэн хүн бол тийм олон биш байх гэж бодож байна. Тэгээ энэ хүртэл зорж ирээд хата богино хугацаанд ч гэсэндээ ярилцлага өрнүүлж чадсан да баяртай байна. Тэгээ дараа бол ер нь тухтай ярьж бас ярилцъя л гэж бодож байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай.